1 2 1 2 сонсогдож байна уу? За, тэнцээ босноо. За, Улаанбаатарчуудад энэ амралтын өдрийн мэндийг хүргэе. За, нийслэлийн засаг даргын хамгийн газраас нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжөлтөд зориулсан даваа талаа нэгдүгээр болчих миний бие. Өнөөдөр Багнуур дүүрэг дээр бол ирж ажиллаж байна. Нийслэлийн удирдлагууд, хамаарлагын агентлагуудын хамт. Өнөөдөр Багнуур дүүргийн засаг дарга даваа сурна дарагтайгаа өглөөний уулзалтыг хийж тулгамдж байгаа асуудал бүх асуудлуудыг сонслоо. Одоо өнөөдөр тэгээд 5-аас 6 байрлалууд дээр бас ажиллаж асуудлуудыг бол шийдэхээр бол ажиллаж байна. За Багнуур дүүрэг маань бол анх Багнуурын уурхай дээр түшиглэж бол байгуулагдж одоо ингээд 5 хороо ойролцоогоор албан байдлаар бол 29700-аад бол оршин суугчтай, албан бус байдлаар бол 50,000 хүн оршин суудаг. Улаанбаатар хотын ирээдүйд дагуул хотын статустай болох юм ач холбогдолтой бол байрлал. Тэгээ Багнуур хотын маань хэмжээнд бол одоогийн байдлаар бол үйлчлэлтийн бэлтгэл ажлын хэмжээ бол 73.6%-тай гүйцэтгэж байна. За нийслэлийн зүгээс энэ жил бол 16 төсөл хөтөлбөр, үүнээс 10 шинээр хөрөнгө оруулалтаар 6 нь бол онд амжсан байдлаар нийт 10.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай санхүүжилтийн ажил бол Багнуур дүүрэгт ойролцоогоор 60% гүйцэтгэлтэйгээр бол хэрэгжээд явж байна. За улсын төсвөөс хөрөнгө оруулалттай бол тойрог замыг хийхээр бол бүтээн байгуулалтууд нийт 14.4 км дээр бол 46 тэрбум хөрөнгө оруулалттай ажил бол гүйцэтгэж эхэлж байгаа юм байна. За Багнуур дүүрэг дээр тулгамдаад байгаа нэг томоохон асуудал бол 1980 онд ашиглалтанд орсон Багнуурын дулааны цэцлэгээ станцын энэ жилийн үйлчлэлтийн асуудлууд бол нэлээд хүндэрсэн байна. Бид нар бол шинчлэх шаардлагатай. За бид нар энэ байрлалын дараагийн байрлал дээр бол Багнуурын дулааны цэцлэгээ станцын бэлэн байдал ажилдаа бол танилцахаар бас төлөвлөж байна. Дээрээс нь Багнуур дээр та бүхэн мэдж байгаа Багнуурын үйлдвэр технологийн парк байж байгаа. Улаанбаатар хотоос ойрхон уурхай түшиглсэн байгууламж учраас дээрээс аж үйлдвэр бол их сайн хөгжсөн байдаг. Цаашлаад Монгол улсад анх удаа ус төрөгчийн үйлдвэрийг хэрэгжүүлэх төслийн нэгж бол өдөр уулзалтыг бас товлоод байж байна. Тэгэхээр бол Багнуурын энэ дүүргээ түшиглээд Улаанбаатар хотыг одоо дагсан дагуул хотуудын аж үйлдвэрлэлийг бол нэмж хөгжүүлэх. Цаашлаад Улаанбаатар хотын хагас когссон одоо үйлдвэрийг энэ ч бол түшиглэн барих юм төлөвлөгөө ажлуудтай ингээд бол танилцаад ингээл явж байна. Тэгэхээр ингээд Багнуур дүүргийн засаг дарга даваа сурна дарагт бас өглөөний мэндийг хүргээд өглөөний танилцуулгаас бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Өнөөдөр манай дүүргийн даваа талаа орлогч 2 дахь удаа бас дүүрэгт ажиллаж байна. Тэгээ өмнө нь бас төмрийн үйлдвэр Монголын хамгийн том тооцогдох энэ бүтээн байгуулалт одоо бол ажил хэрэг боллоо ашиглалтанд ороход бэлэн болцсон. Улсын комиссын ажлаа дууссан байна. За ингээд үндсэндээ бол зөвхөн одоо Багнуур дүүрэг гэлтгөө улсын хэмжээнд ган төмөрлөг тэр дундаа барилгын одоо арматур хийцлэлийг үйлдвэрлэх үйлдвэр маань ингээд бэлэн болоо явж байна. За мөн одоо таны анх танилцчихсан батарей станц бол одоо хэвийн ажиллагаанд орцсон. За одоо тогтчлтын жоох ажлууд хийгдээд үндсэндээ 100% улсын комисс төлөөлөж өгөхөр бол байна. Ер нь бол эрчим хүчинд бол шаардлагатай эрчим хүчээ бол нийлүүлээд бол ирсэн. За ийм ажлууд бол байна. Энэ жилийн хувьд бол Багнуур дүүрэг бас нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлууд бол хийсэн. Тэр дундаа бол иргэд рүү чиглэсэн ажлууд дээр илүү анхаарлаа. За сая энэ жилийн одоо хур борооны улирлд одоо айхтар их ноцтой хохирол очруулсан зүйл бол гарсангүй. Ер нь дэд үтцийн асуудлууд дээр илүү их анхаарч ажилласны бас тодорхой үр дүнгууд бас гарч ирж байна. За авто замын сүлжээг бас тодорхой хэмжээнд өргөтгөх, шинжил сайжруулах ажлууд бас явагдаж байна. За мөн одоо дэд үтцийн зураг төслүүдийг бол нэлээдгүй бас хийлгэж байна. Тэгэхээр ер нь цаашид бол одоо Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гэдгээрээ Багнуур дүүрэг дээр илүү одоо орон сууцжуулах, за хүн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, за нөгөө талаас аж үйлдвэрийг бас хөгжүүлэх тал дээр илүү одоо гол хэтийн зорилго болгож бол ажиллаж байна л та. Тэгээ өнөөдөр ч гэсэн одоо Японы одоо Токиогийн их сургуулиас бас эрдэмтэд судлаач нар бас ирж Багнуур дүүрэгт бас ажиллаж байна. За энэ нь одоо ус төрөгчийн цэцлэгээ станцыг барьж байгуулахаар 200 МВт-ийн тэр яриа хэлцээрийн шатанд явж байна. За засгийн газар болон эрчим хүчний яамнаас бас тодорхой зөвшөөрлүүдийг бол авсан ийм байдалтай байна. Тэгээд өнөөдөр бас тантай хамт ажиллана. За нөгөө талаас мэдээж хөрөнгө оруулалтын ажлуудын гадна цаашид бас хийгдэх тулгымцсан асуудлууд бас нэлээдгүй бол байгаа. Яг тэгвэл хот маань бас 40 гаруй жилийн насжилттай. Тийм болохоор энэ дэд үтцсэн маань бас нэлээдгүй бас муутсан, хуучирсан тоноглолууд ихтэй байгаа. Тэгэхээр цаашид ер нь энэ дулааны станцын асуудал бол нэлээд хүнд байгаа. Тэгэхээр энэ дулааны станцын үед шийдэхгүй бол
бидэрт нэлээд одоо асуудал үүсгэхээр байгаа юм. Тэгэхээр энийг зөвхөн одоо дулаан үйлдвэрлэх биш, цаашаад одоо ямар байдлаар бас хийх нь илүү алс ирээдүй харсан эргээд үр өгөөжөө сайтар өгөх төсөл вэ гэдэг дээр бас таны газар дээр нь очиж ажиллана гэж бодож байна. За ерөнхий ийм байдлаар одоо мөн одоо улсын төсвөөр хийгдэж байгаа ажлуудын явцууд дээр тэр дундаа анхны одоо 4 игнэ тойрог автцсан баг нарын. За мөн одоо цэвэрлэх байгууламж шинээр барих ажил одоо ингээд хийгдээд явж байгаа томоохон ажлууд бол ийд байна. За одоо бид нар чинь даваа сурам дарга эмнэлгийн фасад засварын ажил дээр ирээд байгаа тий. Гүйцэтгэгч компаниас юм байгаа бол эмнэлгийн дарга хоёр ажлынхаа явцаа танилцуулаад явчихъя. За захиргаануу хязгаарлалтын хариуцлагатай компани захирал Баттар гэдэг хүн байна. За эмнэлгийн ажлын тендер, эмнэлэг сургууль цэцэрлэгийн ажлын тендерийн нийт 880 сая төгрөг нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарлагдсан байдаг. Тэгээд манай компани тухайн тендерч сонгон шалгагдаад за эмнэлгийг 100% дуусгачаад байна. Одоо 227 ширхэг пар сольсон. За сургууль дээр эмнэлэг дээр одоо 193 цонх. Тэгээд ГД блокны агааржуулалтын хоолой, ГД блокны сангийн ажил гэсэн ийм багц ажлуудыг дуусгаад байж байна. Одоогийн байдлаар ажил ерөнхийдөө 90% явж байгаа. За сангийн ажил 100% дууссан, агааржуулалтын ажил 100% дууссан. Одоо цонхны амлагааны ажил, гадна амлагааны 50 гаруй цонхны амлага, дотор амлагааны 60 гаруй цонхны амлага хийгээд ингээд гэрээ хугацаанд бүрэн дуусгаар ингээд төлөвлөд ажиллаж байна. За Батбатар дарга эмнэлгийнхаа үйл ажиллагааг нэг танилцуулаад Улаанбаатарчуудаа энэ жил засварын төлөвлөлтөөр ямар ажил хийв? Өвлийн улиралд одоо өвлийн хэлжийн бэлтгэл ажилд бэлэн үү? Энэ талаар нэг батцаад байна. Манай эрүүл мэндийн төвн яг дүүрийнхаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг эмнэлэг байгаа. За тэгээд яг одоо энэ байгаа үндсэн байрлал маань л 1988 онд ашиглалтанд орсон байрлал байгаа. Тэгээд үндсэн нь юм 5 блоктэй А, Б, В, Г, Д гээд бид нар 2024 онд бол ГД блокга зураг төсвийг дүүрийнхаа төсвөөр хийгдэх нийт 3.8 тэрбум төсөв бүр хийгдсэн байгаа. Засварын ажилтанд. Тэгэнгүүт бид нэр одоо хийгдэж байгаа ажил маань ГД блок буюу одоо энэ бол код хэсэг маань А, Б, В блок нь байгаа даа. Урдлын ГД блок буюу амралтаар хэсэг бол яг юм хүзөөч хэсэг, онцлогооны хэсгүүд байдаг хэсэг юм аа. Одоо үндсэндээ энэ жил 587 сая төгрөгөөр одоо бүх одоо цонх олон агааржуулалт зарим юм сангийн шугамд хийгдээд засварын үйл ажиллагаа явж байгаа. Ийм бүх цонхнууд ер нь ингээд солигдоод дуусч байгаа юм байна тийм. Энэ бол нэг арын юунууд байгаа даа. Тэгээд бид нэр одоо ГД блок яг одоо даргуудаас харагдана. Тэр бүх цонхнууд солигдоод бас зарим цонхнуудыг бид нэр шилжүүлэн одоо нөгөө өмчтэй олон гүйцэтгэгч компанитаагаас санал солилцоод одоо нөгөө зарим бидний нөгөө вакуум болгоцсон дулаан алдагдал багтай зарим цонхнуудаа үлдээгээд бид нар мэс засварлын хүүхдийн тасаграагаас хуучин модон цонхнуудыг алдагдал нөгөө ихтэй газруудыг шилжүүлээд ингээд одоо энэ араас харагдаж байгаа нэг шилжүүлэн суулгасан цонхнууд маань харагдаж байгаа. Парнуудаас солилцсон. Энэ үйлчлэлтэнд бол биелээ. Фасад болсон юм байна шүү дээ. Энэ фасад бол өмнө хийгдсэн фасад байна. Тий. За өөр тулгамж байгаа асуудлууд байна. Батбатар дарга нэг тойроод харчих юмнууд дээр. Гадаар хараад тэгээ урдуураа хараад хэдэн албан агч ажиллаж байна? Манайх нийт ер нь бол манайх 314 ажилтнтай батлагдсан. Энэ рүү орой очихоо. За тэгээд жилдээ бол нэг хэвтэн эмчилүүлэхээр бол 90000 орчим хүн хэвтэн эмчилүүлдэг. Тэгээ бас ойр хаяхан нөгөө 5-6 сумдыг бас яг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ манай Төв аймгийн Хинтийн одоо тэгээ угаалтаар эдгээр салхицсан байгаа. Шинжлээд шинжлэгдээд хийгдсэн байгаа нойлыг нь харж болох уу? Болно. Тий. Арга зохиолууд хэлгийн нэг юу үндсэн одоо юу цахилгааны ажил руу бид нар ерөөс орохгүй байгаа. Ягаад гэвэл бидний ачаал нь яг энэ дээр хандсан юм билээ. Агааржуулалтын хэсгүүд маань нөгөө илүү бас нөгөө илүү шаардлагатай байна. Тэгээ нөгөө усын эмчил шинжилсэн. Энэ хоёр блок ер нь бүх нийтийн нойлууд эдгээр бүх солигдсон байгаа. Энэ бас нийтийн нойл. Ер нь маш нөгөө хуучин бас орс нойлууд ихтэй, ус алдаглаас ихтэй байгаа гэсэн. Энэ хүлээж авах бол хэсэг нь үү те? Тий.
Өрн иж өрн засвар хийсэн үү? Энд одоогоор зүгээр Иж өрн засвар. найл юу софтверууд дээр солигдсон байгаа даа. Аа. Тий. Үндсэндээ Ер нь нөгөө бол яг уялдуулаад доторх засвараа нэг мөр хамтд нь хийх байж тээ тийм ээ. тий нөгөө ерөөдөө батлагдсан одоор бас нөгөө төсвийнхаа хүрээнд бид нар бас нөгөө тааз юм уу аль болох хамгийн бага эвдэгдэх одоо цонх энэ Бототод дараа тэгээ ингэмээр байгаа. Одоо энэ манай аж ахуйн нэгж байгууллагууд ерөөсөө энэ мужаан сэлбэцэн засварчдын иймэрхүү юм дээр засвар үйлчлэгийг хийдгүү. Энийг бол байгууллагын жижиг урсгал зардлаараа энэ төгжөө мөгжөө бариул жижиг бодгийн ажлуудыг байнга хийж явах хэрэгтэй шүү дээ. Манайхны нэг дутуу хийгээд байгаа юм ерөөсөө энэ жижиг засвар үйлчлэгийг хайчдаг хэцрүү үйл гэдэг. Тэгээ тиймэрхүү ачаал үйлчлэгээ дээр урсгал зардал дээрээ тодорхой хэмжээний зардал тавь. Саяны энэ төгжөө мөгжөө нойлын өрөөнүүдийн жижиг бодог энэ ч бол өндөр зардал орохгүй шүү дээ. Тиймэрхүү юмнуудээр анхаар. Одоо бид нар шинэ юм авч ингэхээс илүү урсгал зардал дээрээ засвар үйлчлэгээ байнга арчилгаа хийх хэрэгтэй. Тэгжиж юм чинь өнгөтэй өөддөө сайн явах юм бас байж байгаа тийм ээ. Энэ эмнэлгийн уртлын хэсэг үү? тий яг энэ болохоор төв хэсэг мөн байгаа. Тий. Гадна амтгаагаар хийгээд явж байгаа юм байна. Одоо яг нөгөө 5 блок барилгын маань одоо яг нэг блок нэг энэ урд энэ хэсэг аахгүй. Яг одоо яг манай эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчлэг үзүүлэгдэх хэсэг байгаа гэсэн. Тэгэхээр одоо эндээс ингээд энэ цамхнууд ингээд бүгд зэрэг гадна амлаа хийгдэж байгаа байдал энэ байгаа. Фасадны засвар бол бас хийгдсэн юм байна. Тий өмнө хийгдсэн. Ийшээ хэрэгэнгүүт одоо яг хийгээд гүйцэтгээ дуусна. Даалгаар нь цогцоо. Танаа дээр жил урсгал зардал засвар үйлчлэгээ гэж одоо ямар хэмжээний төсөв тавьж байна? За манай дээр Хэдэн ажилтан байна? Мужаан сэлэсэр байна уу? Хэдэн одоо энэ эмнэлгийнхаа за нэг ер нь бол аж ахуй дээр бол нэг 30-аад ажилтан байгаа таа. За тэгээд уус зэрэг яг юун дээр мужаан нэг цахилгаанч нэг гэдэг ийм нэг ажилтан бол байгаа таа. тэрүүгээр засвар үйлчлэгээгээд төлөвлөлөө байнгын нэг ачаалал үйлчлэг чинь батуудад байгаа явах. Ажилтнуудаа 100 амралтын үеэр нь бас засвар үйлчилгээндээ хийгээд хуучин сургууль цэцэрлэгүүд цэвэрлэгээ засваруудаа өөрсдөө хийдэг байсан. Тэмүүгэн аж ахуй аргаар одоо та аж ахуй удирдах байгаа юм. Өрөө өдөр боломжоор нас яаж. Энэ болохоор дараагийн Д блок маань энэ ахгүй юу? Тэгээ бодох маань. Адрын ингээ бүгдийг солиод хийгээд явж байгаа. Хуучин 1-2 цонхнууд нь вакуум цонх байсан учраас тэдний үлдээсэн. Тэгээд энэ цонхнууд бол бүгд ингээ солиод. Энэ талаар бүгд солигдсон цонхнууд. Тэгээ өнгийн ингээ яг адилхан гаргаад айл болохоор ингээ басаад энэ бас гинтэггүйгээр ингээ хамгаалгаа хийгээд явж байна. Дулаан алдагдaltaыг үүдэг дандаа 3%, 5% болж хийж байгаа. Гадна талаас нь. Тэгэхээр нөгөө нэг дулаан алдагдал багтай болсон. Амлагаанууд дээр. Тэгээ амлагаанууд дээр дандаа 3%, 5% барай. Тэгээд явж байна. За. Зөвшөөрсөн. Одоо эдний нөгөө саяны дотоод заслуудыг хийх л одоо ажил үлдчихэж байгаа. Тэр бас 3 орчим төгрөгийн ажил үлдчихэж байгаа. Ажлаас үлдээд. Тэгэхээр тэр ажлаа хийчих юм бол бас яг иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг хэсгүүд маань арай бас нэг тохилог орчинд үйлчлэгээ хийх. За тэгээд дотор нь саяны ярьсан нойлын их засрууд нь орно. За өрөө цэцлгаануудын их засруудаас орно. За эмнэлэгтээ бол дүүргийн засаг дараагаас ярьж байгаа зүйл бол менежмент тэр урсгалыг илүү зөв болгох гэдэг юм аас яриад байгаа юм. Тэгэхээр нөгөө иргэдийг чирэгдэлгүй байх, ойлгомжтой байх. За тэгээ нөгөө эмнэлгийн халдвар хамгааллын ингээд энэ асуудлуудаа шийдсэн байдлаараас төслөө танилцуулаа гэдээ явж байгаа. Эмнэлгээс бас боловсруулаа явж байгаа. Нэг жилийн юм дээр бол хоолон урсгал засварын асуудал 3 тий, их засвар нь тий нэг 3 тэрбум орчим төгрөг байна. Яг энэ хоёр блок маань саяны нөгөө зураг төсөвтэй хэсэг маань 3.8 гээд тэгээ энэ жил болохоор нөгөө дүүргийн нөгөө 380 эдэн сая байгаа. Тэгээд нийслэлийн 500 гэдэг үндсэндээ нэг 8 тэрбум баг орчим болно. Тэгээ үлдээл үндсэндээ 3 тэрбум орчим болохоор яг дотор засвар ажил. Энэ хоёр блок төр нь үлдчихэж Яг байгаа. амталтын хэсэг гэсэн. Иргэд хамгийн их үйлчлүүлдэг гэсэн. За юуг нь ойлголоо. Хэдүүлээ яач. Энэ үйл аваад бас станц руу явах уу? Тэгээ Та хэлсэн үү? тэг хэлцлээ гэсэн. За. Атомлог